За сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө видеогоор та бүхэндээ суултыг хэрхэн зөв техниктэй хийж гүйцэтгэх болон суниалтыг хэрхэн хөнгөвчлж хийж болох вэ гэдэг талаар видео бэлтгэсэн байгаа. За тэгээ видеогоо хүлээн авч үзцгээе. За тэгэхээр суултыг хийж гүйцэтгэхдээ гол анхаарах зүйл нь юу байх вэ гэхээр за та хөлтөө мөрний хэмжээнээс үл хэлэг илүү зайварч зогсно. За тэгээ дараагийн анхаарах зүйл нь таны үлдэг үлминөөс урагшаа хэтэрч гарах ёсгүй байна. Үлмитэй параллел эсвэл үлминөөс хойш өсөлтөд таны үлдэг. За тэгээд нуруугаа хотоолоо тонгоолоо доошоо суулгах. Нэг за босхдоо гүйц босч өгцгөө хавчиж өгвөл бас илүү үр дүнтэй байдаг. За ахраад үзүүлээ доошоо суулгах. Бослоо. За уг суултын дасгал маань гол ачаал болчихно болохоор гой болон үзэгний хэсэг ачаал өгдөг. Та хэр сайн доошоо сууж өгвөл төдий чинээ таны гой болон үзэгтэй сайн ачаалж өгдөг байна. За хэрвээ та үзэг рүү оруулахгүй зөвхөн гоёа ачаал өгөхийг хүсвэл хөлтөө мөрний хэмжээний зайтай зогсоод хагас сууж өстой. Техникийн муу адил өрөөнөлтэй адилхан таны өгдөг үлмэнээс урагшаа гарахгүй. Тэгээд доошоо гүйцэд суухгүйгээр яг 2 3. За энэ байдлаар хийж гүйцэтгэвэл таны гоёны урд хэсэг илүү ачаал өгдөг байна шүү. За дараагийн дасгал маань суниалтын дасгал байгаа. За манай челленжийн дасгалууд дээр суниалтын дасгалаас нэлээд хэдэн удаа гарсныг та бүхэн анзаарсан баг. Тэгээд эмэгтэйчүүд маань цэвэр суниалт хийхэд хүндрэлтэй байдаг учраас тухайн дасгалыг алгассан гэсэн мессеж надад аюул ирсэн. Тийм учраас би хэрхэн хөнгөвчилж хийж болох талаар та бүхэндээ бас зааж өгсөн зүйл болов уу гэж бодлоо. За суниалтыг хөнгөвчилж хийхэд тулд та өвдгөнөөр тулаад үлмийн өмнө газар тулаад за гараа хол байрлуулаад 1 2 3 4. За энэ байдлаар суниалтын дасгалыг хөгжүүлж хийж болно. Ингэж хийх үед та бие хойшлуулаад за ингээд 4 өсөлт буюу ийм байдлаар авчаад доошоо 1 2 3 гэж орлуулж хийж болох шүү. За ерөнхийдөө суниалтын дасгал маань цээж болон мөрний уултал гарын буран толгойсон гарын артлын хэсэг ерөнхийдөө ачаал өгдөг байгаа. Та гараа цээжнийхээ хаалтаа хол зайтай тавьвал таны цээж болон мөрний хэсэгт ачаал өгнө. Хэрвээ та тохоогоо хавчаад гараа ойрон тавьсан байвал таны гарын арын хэсэгт илүү ачаал өгөх байгаа. За өнөөдрийн манай видео өндөрлөж байна. Та бүхэнд таалагдсан гэж найдаж байна. За тэгээд дараагийн хамтлагаар уулзцгаая баярлалаа.